Манай үндэсний телевиз наадмаар үзэгчдтэй нэг бэлэг барихаар шийдсэн байна. Тэгээ ямар бэлэг барих гэж байгаа юм бэ гэхээр хуучин сайхан дуулж байсан манай том сайхан дуучдын дуунуудыг орчин цагийн залуу дуучид яг тэр дууг дахиж дуулж амьлуулж байгаа. Тэгээ надад бол ямар санал тавьсан бэ гэхэлэр одоо яруу найрагч таныг олоод тэгээд үзэгчдтэйгээ одоо энэ дуучнуудын талаар нэг ингэж хоёулаа одоо холбож өгөөч гэж ингэж одоо хэлсэн байна. Энэ нэвтрүүлгийг хоёулаа аялгау талаас нь яруу найраг талаас нь хөтлөн гэдэг бол миний өчүүхэн надад бол одоо томцсон одоо юу гэдэг юм бэ нэр төрөө хэрэг юм ялангуяа одоо тантай одоо аялгау өгшгийн талаар би бол юу ярих вэ би зүгээр бусад үзэгчтэйгээ адилхан сонсоо сууж исэн дээр дууг одоо хүмүүс чинь тэгж хэлдэг шүү дээ 3 жигүүртэй гэдэг нэг нь болохоор одоо аялгау өгшиг нөгөөх нь одоо дууны шүлгэн байдаг гурав дахь нь дуулаач нь өөрөө байдаг гэдэг. Тэгэхээр энэ гурав дээр зайлшгүй нэг хэрэгцээтэй байдаг тэр яруу найрагч буюу шүлгийн зохиоддог хүний талаар зарим нь одоо сонссон, зарим дээр одоо имрэх тийм үү одоо үг нь яагаад тэр үед одоо их сайхан дуулагдчихсэн, яагаад энэ өн мөнхийн настай байгаа юм гэдэг талаас нь одоо өөрийнхөө санал онолыг жоохон нэмэрлүүл одоо юу юм гэхээс. Тэгэхээр одоо бол хоёулаа эдгээр тэгээд яасан л да. Хоёулаа ингэ сонсоод явна. Хуучин дуучин ямар дуулж байна уу? Шин дуучин. Тэгээ одоо тэгэхээр нэг мэдэгдэнэ. За жишээлбэл амзагч дуулж байна. Сарулхан мотагта сайхан нэжимэн жаргам байна сайсуни хэрэжи сансар дургам хүүгээ хүлээгээ Сүүн цагаан сэтгэл гэдэг дуу бол Чимэд дорж гэдэг одоо хүний аялгау. Энэ дуу бол одоо бид нар ярьдаг нөгөө булган сүлтэг гэх шиг энэний дараагаар бол Бат төмрийн миний нутгийн бараа энэ төр гээл одоо гайхамшигтай дуунууд бол үнэн чанартай энэ сүүн цагаан сэтгэл гэдэг дуутай холбоотой. Яг энэ сэдвтээ нутаг усандаа сууж байгаа ижийн хүн нутаг усандаа сууж байгаа амар хайртай зориулсан дуунууд бол 60 70-аад оны үеийнхний яруу найргийн ус ерөнхий бас сэдв байсан. Үнэхээр мөн яг хоёр хүмүүс рүүгээ хандсан илүү их одоо тийм уянгалаг хөг аятай нэг тиймэрхүү дуунуудыг орж ирж исэн шиг санагддаг. Монголын ард түмэн бол банзрагчийн фэнүүд л байхгүй юу. Тэр банзрагч бол ардын дуулдаг арга Европын сонгодог дуулдаг арга хоёрын дундаас нь гарч ирсэн. Өөрөөр хэлбэл Европын жоохон боловсролтой юм шиг мөртлөө тэгээд ардын маягаар дуулдаг. Ер нь банзрагчгаа Европын боловсрол гэснээс хөгжмийн сургууль сурж ирсэн юм уу? Системтэй бол байхгүй. Зүгээр өөрөө бол нэг айхтар хүн болохоор сайн мэдэрс. Их ариас гэдэг бол их торгон мэдрэмж байгаа. Тэгэхээр банзрагч чинь бол бүх бадаг дотроо их тэгшин байхаар бодож дуулсан байна л да. Тэгээд хөгжим нь харин тухайн үедээ бол их шинсрэг байсан байна. Бараг орчин үеийн нөгөө фонограм гэх шиг төгөлдөр хууртай, хийлнүүдтэй их сонирхолтой болсон байна. Ган зоригийн дуулсан бол ган зориг бол банзрагчгааг бодох юм бол нэлээд тийм хатуу царгаа юм шиг мөртлөө нөгөө дээд өнгөнүүд их тунгалаг учраас дикцэтэй ч гэж хэлдэг юм уу илүү их тод хэллэгтэй тунгалаг учраас бол магадгүй заримдаа үгүй ерөөсөө банзрагчаасаа ч гоё юм шиг сонсогдохоор тэгэд дуулсан байна. Зүгээр юуны хувьд тэр нөгөө ард дах хөгжим бол цахилгаанаар хийсэн байна л да. Цахилгаанаар хийсэн нь бол банзрагчийнхаас дутуу юм шиг сонсогдохоор байна.
сайхыг ёроож байгаа сарангимэл саруулхан нутагтаа сайхан нежимэл жаргам байгаа сайсуны хэнон сансар дургам түгээ хүлээгээ Хөрөн үннятах хөдөнөтхтаа хөлгийн жоллого заднаэжэ хаврын шуудэр турлучэ хайпэ гучн нутга зорно Хулан хоёуланд дараагийн дог эдгээр ямар дуу бэлдэж сонсъё хоёлаа. Ардын ярмын байлдагч их наадмын алтан медальт мөн хоёр. Үдэндэгийсэн сарам чимэн хөө алигат атурхэнд шингээсэн гээгээ алсон болзик болидолсон бочон хөө асын тояг болнасан ототаяа 한가해거리기 오이라슨 거친고 하디치 가이도 하이디테예 За агуу их Жамчин Бадрахын үг бол тэгээд тодорхой шүү дээ. Энэ одоо миний дуунаас эдгээр сонгож авсан байна. Ер нь Жамчин Бадрахын шиг энэ Монголын яруу найрагт за тэр дундаа дууны яруу найрагт энэ дорн дахиндлаг хөг аясыг авчирсан яруу найрагч ер нь өнөө цагт бол гараагүй л байгаа юм. Бичсэн шүлгэн өөрөө ая дагуулчихсан ийм дуунуудыг үнэхээр хийжсэн байгаа юм. Энэ дууны түүхийг бол би телевизороос нэлээд хэд удаа ярьсан юм аа. Хинтээ аймгийн Ардын дуужийн чуулга Улаанбаатар хотод тайлан бүжгийн тайлан хийгээд би хөгжмийн зохиолчтой холбооны дарга концертын чинь хянж гаргадаг байсан шүү дээ. Тэгээ хянахаар би очихгүй соёлын яамны коллегийн гişүн. Тэгээд нөгөө бүжгийн хамгийн ихний бүжигч нь ихтэйг сайхан оюун чимэг гэдэг одоо Бурятад амьдардаг гэсэн баха. Тэрнтэй дахиж уулзаагүй л дээ. Тэр хүүхнийг гараад ирэхээр л одоо ирсэн сэтгэл хөдлөл. Тэгээд би орон гэртээ очиод энэ чандам нэрний гэдэг дууны аяыг бичсэн. Тэгээ өглөө ажил дээр очихлоор Бадрагаатай таарлтна үстэй. За Бадрага одоо нэг ийм болсон. Тэгээ нэг аяа биччихлээ. Оо их баярлж. За тэгвэл сэтгэл чинь хөдсөн байгаа да. Тэгэл элдв юм яриа л. Тэгээ би үзээд хийгээд. Тэгэл аяыг шууд үзэл. Тэгэл өрөөндөө ороод. Тэгээ нэг 20 минут суугаал. Ямар ч засваргүйгээр. Тэгэхээр манай хүн чинь нөгөө хөгжмийн боловсралтай. Тэгээд тэр сэтгэлийн юутай. Тэгээд цэнхрийн гол мол энэ төр гээд одоо нөгөө хинти минти энэ төрийг оруулаад тэгээд би нөгөө сэтгэл их хөдсөн. Бадрагаа тэр үед хэдэн настай байсан багцаагаар? 60 дөнгөж гарч ирсэн байна. Ер нь зөвхөн хүн хэдэн нас хүрвэл дурлаас уйдаж болдог вэ гэд би нэг шүлгэн дээр биччихсэн. Гэхдээ ер нь хүн гэдэг чинь нөгөө сэтгэл гэдэг бол нөгөө залуухнараа үлдэх цорын гац эргэтэн болохоор Бадраган энэ хайрын шүлгүүд, хайрын тэр дуунууд нь дандаа л нас тогтсон хэрдээ бичсэн хэрний дандаа мөнхийн тийм цоглог тэр нялуун мөнхийн тэр халуун дулаана хадгалсан байх юм тийм ээ. Тийм ер нь бол хоёулаа энд нэг юмыг үзэгчд хэлэх хэрэгтэй. Аливаа уран бүтээлийг чанарын читэр, агуулгын читэр, сэдвийн читэр уран бүтээлчийн настай холбох хэрэггүй юм байна. Ерөөсөө хэрэггүй. Яруу найрагчийн тэр хөгжмийн зохиолчийн зураачийн читэр магадгүй
одоо 10 гэдг нь настайдаа Моцарт ч одоо дэлхийн хөгжмийн философийг тодорхойлж байлаа шүү дээ. Философийг тодорхойлж байлаа шүү дээ. Тэгэхээр 10 гэдг нь настай хүүхэд философи тодорхойлоод байхдаа яг ингэж одоо Верди жишээлбэл 85 настайдаа анхны дурлалын тухай дуур өвчж байлаа шүү дээ. Зүүцгтийн арга байх. Тэгэхээр энэ нь бол уран бүтээлч хүн болвол сэтгэлээрээ очие гэсэн үедээ л очино. Гарыг гэсэн үедээ л гарна. Бодъё гэсэн цаг дээр л очино. Тий. Өөрийгөө байнга тийм хөглөж явдаг гэх юм уу? Мөнхийн тэр халууна хадгалдаг гэдэг юм уу та? Халууна хадгалдаг. Яг үнэ би тантай бол энэ дээр үнэхээр санал нэг байна л да. Тэгээ 86 онд нөгөө бүх ард түмний урлагийн үзлэг болоод атар сүрэнг дуураага дуулдаг нэг хүүхэд гараад ирэхгүй юу? Яг л атар сүрэн шиг дуулах гээл. Тэгэхээр нь юусэн энэ хүүхдийг чинь барьж аваад гээд жоохон хэлгэн штэ. Тэгэл өрөөндөө авчираад нөгөө хэлгийг засаал. Тэгээ энэ чандман нэрдний чинь мөнгө хоёрт ингэж сургаал. Тэгээд дөрвөн ятгатай дуулуулдаг нь атар сүрэнг дуурайлгаж байгаа хэрэг. Тэгж бичүүлсэн сонсогдоод байна шүү дээ дөрвөн ятгатай. А мөнгө хоёр бол тэр нөгөө хоолойны одоо өнгө нь их тостой. Тэр тослог өнгө нь бол хүмүүст их хүрсэн байгаа юм л да. Тийм учраас чандман нэрдэн дуу төргөн тархаж хүмүүс дуулсан байна. Өнөөдрийн одоо дуулж байгаа Дэлгэр баяр бол нэлээд тийм дуулахтаа яг тэр мөнгө баяр шиг сайхан биш байна. Яг тэр сайхан гэдэг утгаараа Дэлгэр баяр бол сайн байна. Юугаараа сайн байна вэ гэхээр тийм мөнгө гаргаж чадахгүй мөртлөө бас сэтгэл гаргаад байна. Илүү сэтгэл гаргах гэсэн янз байна. Энүүгээрээ бол бас орчин цагийн одоо дуучид манай үзэгчдэд мөнгө хоёроос ялгаатай зүйл ажиглагдах болов уу гэж бодож байна шүү. Хархан үдэндгийн сарн чиминхөө хайлгих зүрхэнд шингээ сэнгээтэй халуун голыг буйгуусан гочинхөө хасын туяач болласан одотойё хангайгыг уйрасан гочинхөө хадич хайлуулах хэдитэе дэлгэр орчлон дэсэн наран чиминхөө дэлгэх зэжигаруулсан цацараатай дэлбэт толтыг дэнслүүлсэн гочинхөө дэндүү холлыг чортуулах цалламтай дэдхий хорвог баясалсан ашингөө тэвжин бадархын урамтай цэцэгт талдан зузай холбон дэлгүүлсэн цэнгүн саяхийн хурдуулсан чигбидээ цэнхрийн голлын харгандан думанихоо цэдгүүн дойгүүн яруулсан чигбидээ Цэгийг сардгийг зулбэдэн аймайхоо цэрвүүж хадасан чигбидээ чангалан татсан хуриман чахтас байхоо чангалан хүйний дүүлэн суултайдаа Чамайг намайг учруулсан дуу байхоо
Чармай айсын хөгжөөн хөнгөбайлтайда чандамай эрдэний шинжтэйхэн чиминхөө чандын ивэд хайртада чандамай эрдэний шинжтэйхэн чиминхөө чандын ивэд хайртада Дархны инкват. Эрдэнэ цэцэг. За энэ бол алдартай дуу л да. Цэрвугаан хөгжмөлдөө. Цэрв гэдэг бол манай хөгжмийн зохиолчдын дотроос их сонирхолтой хүний нэг. Энэ бол Увсан аймгийн хөгжим драмын театрын одоо ганц бурхан нь хөгжмийн зохиолч. Мөнгөн цагаан онгоцсон сүнгнээд ирдгийм боллоо. Яасан юу ягаад ирдгийм боллоо гэд яг нөгөө ойрд маягийн дуу зохиодог. Ер нь ойрдын дууг Монголын орчин цагийн нийтийн дуу болгоход бол маш чухал үүрэг гүйцэтгсэн бурхан болсон л доо. Энэ хүний одоо халахтаяар одоо хэрэг ойрдын дуу гэж ярих юм бол халахтаяар тархсан дууны нэг нь бол энэ нэг л мэдхэд уулзсан да гэж. Тэгэх сонин тухайн үед бол эн чинь одоо 70-аад оны дуу. Тухайн үед бол ингэж өгүүлбэр шиг юмар дууга нэрлэгдэж байсан юм уу гүйч байсан юм уу? Их сонин нэг л мэдхэд уулзсан да ч гэх шиг. Анх удаа бол тэр нөгөө гавьяач жүжигчин цэрэн долгор дуулсан юм байна лээ. Сая бол нөгөө улсын гавьяач жүжигчин Дархны инкват дуулчихж штэ. Тэгээ инкват бол одоо манай ер нь манай Монголын бүх дуучдаас хамгийн зөөлхөн дуулж, хамгийн ойрхон дуулж, хамгийн хүчтэй ирэхийг боддог дуучны нэг шүү дээ. Зөөлөн л дуулна. Зөөлөн л дуулж байж хүрдэг. Хүүхдийг шиг тийх энхрээ сайхан дуу хоолойтой. Гэхдээ ерөөсөө тэрэндээ төрцөн юм ерөөсөө анзаарагддаггүй тийм сайхан дуу. Уул нь бол одоо мэрэгжлийн хөгжимчин хүн. Тэгэл тийм гоё. Цэцэгчний хүслэн бол хамгийн одоо алдартай дуунах нэг шүү дээ тийм ээ. Хүслэн байна, гоё дуунууд. Тэгээ энэ хотын дуулсан бол Эрдэнэ цэцэг бол үнэхээр туршлагатай дуулсан байна. Туршлагатай дуулсан. Тэр дахилтан дээр тэр нэг жоохон суулгаад тэгээд нэг жоохон хоцроод орчиж байгаа энэ тэр нэг тийм хүнийг ингээд нэг сэтгэлийг лухшуулсан. Маннан буудан хөшөөлсөн алсын уулас сүндрэлсэн миний хайртай жимэн амьдран суугаал тагда сахнаас шуурданч болоосай нисээд очмоор санагдана харуулан суугаа ээжтэйгээ
За дараачийн дуу хоёлаа сонсъё. Сонслын Болдбаатар. Магсаржив бол яг тухайн үед бол ер нь олон дуу хийгээгүй байсан. Миний шавилда олон дуу хийгээгүй байсан. Тэгэл гинт энэ дуу хийсэн энэ лавгсрынгийн энэ зүүдэн бороо гэдэг шүлэг ном момон дээрээс нь олсон уу? Мэдээж Магсарживт бол тэр та нар шиг том яруу найрагчд бол шүлгээ дуу хийгээд өгөөч гэж гуйхгүй л дээ. Тэгэхээр өөрөө л ирж олж авсан байх хэвээр. Нөгөө талаар мэдээж гайхамшигтай одоо цэрэн чимдийн асуудал байгаа байхгүй юу? Цэрэн чимд гэдэг бол үнэн чанартай адар сүрэнг дуурайсан мөртлөө адар сүрэнгээс сугарч гарч ирээд өөрийгөө бий болгосон тийм нэг дуучин шүү дээ. Их сайхан номхон дөлгөөн төрхтэй, их зөөлөн сайхан харцтай, их сайхан уянгалаг хоолойтой. Хоолой шиг их тийм торхон их зөөлөн сайхан хүн бэжээ гэж би боддгийг тийм шүү дээ. Тэр бол тэгээ тухайн үедээ бол цэрэн чимдийн дуусан дуунууд бол өстой сум шиг гарч иж байсан л да бүхэн дуунууд одоо тэр Сиримаг бол их гоё дуусан. Тэгэл ээжийн тухайч дуу би зөндөө олон дуу байна. Зөндөө олон дуунууд би. Одоо цэрэн чимдийн гол одоо тодруулж хэлэх юм бол бүх аялгаугаа бол тэр өөрийгөө аргадаж гаргадаг. Тэгээ бас их гоё онж хэллээ та. Өөрийгөө аргаддаг. Тэр аргадсан аргадал бол хүний сэтгэл их хүрдэг. Тэгээ яг манайхны нэг тийм жоохон загвар болцоогүй байдаг юм л да. Сэтгэлээс гарсан дуу сэтгэл дүрдэг ч гэж яах шиг тийм ээ. А яг тэр тэгж хэрвээ бодох юм бол нэр аргагүй өөрөөгөө аргадж байгаа юм чинь өрөөлийг бас их аргадах юм шийдтэй л болж гарч ирсэн юм бол уран зураг зогссон газар үг эхэлдэг, яруу найраг эхэлдэг, яруу найраг дууссан газар хөгжим эхэлдэг гэхээр хөгжмийн аялгау бол илүү тансаг гэдэг юм уу. Ягаад тэгэхээр аялгаугаар хүмүүст хүрж штэ. Тэр аялгау гэдэг бол тэр цаана байгаа уран зургийг хилээд байгаа, яруу найргийг ч багтаагаад байгаа учраас илүү хөгжмийн зохиолчд бол би сэтгэлийн боловсрлоор бол илүү мундаг хүмүүс байдаг байх гэж би төсөөлдөг юм аа. ертөнц нь өөрөө дотгошоо учраас. Магадгүй бид нар шиг ямар ингэж гадагшаа пулеметлол явах штэ. Болдбаатарын хувьд бол түрүүчийн сонссон дуунуудаас бол гоё байна. Сонирхолтой байна. Сонирхолтой. Илүү их тослагч юм уу? Тий, яагаад сонирхолтой байна вэ гэхээр одоогийн дуучид маань бол нөгөө хуучин дуулсан дуучтайгаа ижлэгэн дуулах гэж оролдоод байгаа байхгүй юу? А Болдбаатар бол цэрэн чимтээ яг ижлэгэн дуулъя гэсэн бодлого орчихсон юм байна. А өөрийнхөө дуулчих. Гэтэ өөрөө материалтай дуучих юм чинь. Материалтай дуучих аргагүй. Хинийхээс бол цэрэн чимтийнхээс бол нэлээд тийм галттай дахилтан дээр. Тэгэхээр энэ бол дахиад их сонирхолтой болсон байна. Манай үзэгчд ч гэсэн энэ Болдбаатарын дуулсан бол их сонирхол татах гэж бодож байна шүү. Хайлин нисээд ирсэн шоо харцны юусан дайлигээн жиндэн ганнах юу харин хар нүдэн чамгаан харжил сохомин хизэлэм болдоо нэмэн дүүрх шингийн сараад нэгэлд зөөлмө дэшээ нэгдэн
заяалымдахо Хувиршгүй сэтгэл гэдэг дуудаа. Энэ манай Адар сүрэнгийн өөрөө аян зохиосон. Энэ дуулда энэ их алдартай дуу. Ардын дуу гэж боддог байсан шүү. Энэ чинь заяхан болтол бараг. Тий ерөөсөө л ардын дууны л одоо хоёулөр л да. Галцуу одоо зохиолыг гэх юм уу хөгжмийн зохиолчийн бүтээсэн дуу дуулдаг хүн. Тэгээд өөрөө ийм гоё ардын дуу шиг тэгсэн мөртлөө өөр мэц ийм дуу өөр аян зохиогоод үлдээчнэ гэдэг бол Адар сүрэнгийн хувьд бол үнэхээр одоо гайхамшигтай. Тий. Бас нэг Адар сүрэнгойн өөрийнх нь үг аянд бичсэн гэдэг тааны үнэрт салхичи талаар нисэн өнгөрөхдөө танхил хонгор дүнд минь танил мэндийг дамжуулаарай гэд тэр дуу бас өөрийнх нь гэж ярьдаг тий. Тий. Тэгэхээр Адар сүрэн бол үнэхээр авьяастай хүн байж л те. Та нэг Адар сүрэнгойн тухай сайхан одоо баримт кино гарсан юм аа. Улаанбаатар телевизээр гарч ирсэн. Тэгээд тэрүүн дээр тэр Адар сүрэн бол их тийм хилэн хоолойтой хүн гэж ярьж ирсэн байхгүй. Тэр нөгөө Баархатны гэж одоо орсоор ярьж байгаа хэлж байгаа шүү дээ тийм үү? Бараг л алдаагүй л хэлсэн байна. Хэрвээ хоолоонуудыг ингээд төрөлжүүлээд ингээд дэвсрэг мэвсрэгтэй одоо ширдэг мэрдэг цусууд айлам торго дурдан үйтэн ухаар чисчүү гэдэг ингээд бүх материалуудыг тавих юм бол нэрэл Адар сүрэнгийн хоолоо тэр хамбан дээр л очно. Одоо нэг хамбан дээр чи нэг хөвтөд үзтээ тийм ээ. Юун дээр шуудан дээр хөвтөд хамбан дээр хөвтөд үзтээ. Тэгэхээр тэр бол тийм үнэхээр нэг хүний нэг дотор руу явж орсон, хашгираад байхгүй. Норгиж орсон. Тийм норгиж орсон. Тийм нэг бүхэл бүтэн том ертөнц. Хүний тэр нэг сэтгэлийн чанар бол хоолойд их байдаг юм шиг. Адар сүрэнгийн орон зай байгаа бах. Ерөөсөл Адар сүрэн байгаагүй гэж бодчихлоо доо. Тий, тэгвэл хэцүү шүү дээ тий. Хэцүү байгаа ч тий. Адар сүрэн дээр нь тэр хувь хүний тэр нэг хоёрхан заяа байна шүү дээ. Тэр нэг төрөөс одоо шагнал маглаа аваагүй ч гэдэг юм уу. Тэр арт мөн өөрөө тийм өмгөөлж бүр хошуураад өмгөөлдөг тэр өмөлцдөг тэр дуучна нь бол үнэхээр Адар сүрэн муу юм тийм ээ. Адар сүрэн яг эд дуулж байхад бол Адар сүрэнгээр хөгжмийн зохиолчд, ая зохиогчд дуугаан дуулуулахын тулд бол одоо юу ч хийж мэднэ. Тэгэл шилэмтай л очно. Шилэмтай цөмөр очно дуугдвал. Би одоо бүр сайн санаж байна. Миний сэвтэй нэг сэтгэл гэдэг дууг Адар сүрэн. Тий. Адар сүрэн дуулж ирсэн. Би оюутан байсан. Шилэмтай л оч өөр ямар ч. Шилэмтай очсоор байж байгаа л тэгэл
Адар сүрэнгээ бол бид нар эвдсэн. Тэг бүдэрэгчээ бол ерөнхийдөө адар сүрэнгийн баримжааг авч адар сүрэнгийн барилаар дуулахыг зорьсон байна. Тийм байна. Яг тэр бол надад ч Зорьсон байна. Тэгтээ яг адар сүрэн шигэн тим шаглаа хийх шаглаа хийж чадж байна уу гэдэг дээр бол манай үзэгчид дүн тавина. Их сайхан хоолойтой, их сайхан тим бас сэтгэл гаргаад дуурчдаг юм. Хоорой модны мөчрөн боллоо хоорагимчин амархан бэрима ходонуби сэтгэлэн боллоо хувираад явчихын хоорхон бэрима хорыг усан боллоо ширигээ татхан амархан байдгиймаа шидэ танилсан амархан боллоо ширивэ тайчхан хорхон байдгиймаа цэцэгэн боллоо найхаалтахин ургадаг юммахоо насаар ханялах амархан боллоо найдан сууга чимний юммахоо хатан дургадаг хайласан боллоо хаврын цагта дэлгэрдэг юммахоо хамгаасунэнч амарган боллоо хайрсан чимний юммахоо Юро. Баян булгийн сайлчин хүүхнүүд гэдэг. Өнөөдөр сайлчин хүүхэн өнөөдөр нийгэмд ямар байр суурь эзлэх вэ? Энэ киног нь үзээд тийм үү? Магадгүй энэ дууг сонсоход нэг л их тийм сүүс хайлын далай дунд хөдөлмөрөөрөө бахадсан хүний төлөө сайхан зүйл хийж байгаадаа урамшсан тийм хүмүүсийн гой сэтгэлийн одоо дуулал болж гарч иж байгаа тийм үү? Одоо энэ нийтийн зохиолын дуу гэлэн тийм үү? Тэгээд сэдвийн хувьд утга агуулгын хувьд хэдийгээр яг Янаг амргийн дуугч зохион уу, Нутаг усны эх орны дуугч зохион уу, энийг хүний сайхан хөдөлмөрийг юусоо магтахаа болцсон юм байна. Тэгэхээр хүн маань өөрөө үнэт зүйлийн баримжаа муутай, би өөрөө үнэт зүйлийн баримжаа муутай нөхцөл төр хүний сайхныг магтах, хөдөлмөр бүтээлийг магтах тухайн асуудал чинь бол ерөөсө орхигдоод байна. Одоо надад л бас нэг танд харамсалтай байдгүй. Ер нь бол харамсалтай. Одоо та яах вэ? Бэлэг дэмбэрлэг юм наадмын өдөр үнийг хэлэхэд одоо өнөөдөр мөнгөлж шүтж байгаа юм шүү.
Харин би тэгж хэлэх гэж чадахгүй байгаа байхгүй. Та юуг нь айгаад идгийн чинь тэр дэдргүүл мөнгө шүтээд байгаа нийгэм тэгмээргүй л байгаа юм тийм Тэгэхээр үү? шүтж байгаа юмаа дуулах гэхлээр мөнгө дуулах гэхлээр болохгүй байгаа байхгүй. Тэгээ Бирвахва болвол их сонирхолтой хийсэн байгаа энийг. Яг энэний өмнө яг ийм хэмнэлтэд дуулвал мэлтэлцэн сүү шиг сарны тоя гэдэг нь бол яг ийм хэмнэлтэй. Нөгөөх сууршлын сэтгэлгээтэй нүүдлийн сэтгэлгээ хоёрыг уяхын тулд баруун талаас гарсан вальсын хэмнэлийг Вальс Бостоныг Вальс Бостоныг одоо энэ ерөөгийн дуулаад байгаа аян дээр ингээд нийлүүлчихсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь тэр хөдөө гэдэг чинь өөрөө цоо шин үзэгдэл шиг харагдаад тэгээд дуурийн театрын зүгээр цөдөн хоолой гэж ярьдаг айлт хоолойтой ерөөгөр дуулуулсан байгаа байхгүй юу. Сонирхолтой хоолойг авчиад ингээд дуулуулсан чинь их сайхан дуу болсон байна. Зүгээр өнөөдрийн хоёр залуугийн дуулж байгаа бол хөөхөн дуулж байна. Гэхдээ дууруугаа хүчтэй орох юм бол илүү сайхан болох тийм боломжтой байна гэсэн зүгээр тийм санаа төрж байна. Гэхдээ нөгөө ганцаараа дуулж байгаа дууг их цоглогдуу маягтай хоёр хоолоогоор эрэгтэй эмэгтэй хоёр дуулж байгаа учраас үзэгчдэд энэ дуу магадгүй тэгээд аливаа дуучин нэг дор хаяж тэр шүлгийн санаа нь тэр хөгжмөн энэ төр бас нэг хүний дотор урган явсараагаа соёолол гарч ирээд дахиад дэлгэрэл үзэгчдэд очдог штэ. Хоёр дуучны маань хувьд бол тийм орчин бол бас биш юм аа. Тийм цаг үе бас биш юм. Энийг бол цагаатгаж бодохоор. Гэхдээ энэ бол дөнгөж гарч ирж байгаа одоо залуу дуучид гэхдээ хөөхөн дуулаад байгаа юм л да. Хөөхөн дуулаад. Энийг бол манай мэдээж өөрсдийнх нь хоолойны тийм манай үзэгчд бол энийг сайн ялгана хөөхөн дуулчих юм. Анзагч.
За энэ бол одоо унтарч чаддаг, асч чаддаг хоёр нөхрийн дуу да. Хоёулаад нөгөө нэг бие биенийхээ тэр айлцсан гэх тийм мэдэрсэн юм шиг тийм ээ. Ягаад тэгэхээр намжмаа очрууд гэж сайхан яруу найрч бас байсан. Үнэн шудраг бас хошин шог зохиол бас бичдэг тийм ээ. Тэгээд их тийм ер нь баг өөртөө сануулга өгөөд байгаа ч юм шиг тийм ээ. Тэр ёсчуудгийн талаар ярихдаа одоо энэ шүлгийг бичгтээ тэгсэн. Уяан дээрээс мордуутан улаан тоос хадаадаг. Тэлмэн жороогон унлаачиг тэлгүүлж ганхуулж гайхуулдаг. Тэгэхээр энэ бол өөрөө нэг талаас шүүмжтэй, сануулгатай, сургаалтай тийм нэг сонирхолтой эрхэмлсэн тийм шүлэг байгаа юм байна. За Сангидаржийн хувьд бол Сангидаржийн дуунууд дотор бол энэ бол өөрөө бас өөрөө жоохон өөр нэгэн дээгүүр ормоор тэгсэн мөртлөө их өөр дуу байна л да. Ерөөсөө яг дуу хийчдэг хүн байхгүй юу? Юу зулаа цагаалтаач гэдэг юм уу? Эсвэл одоо хөвсгөл далдаач гэдэг юм уу? Эсвэл миний ээж тэмээчин ч гэдэг юм уу? Энэ дээр бол яг тэр дуунуудынхаа замаар яваагүй. Энэ бол хөгжмийн зохиолчдын 70-аад оны үед бас хөгжмийн зохиолчдын нэг шуурч байсан нэг шууралтын илэрхийлэл байна. Арманс химээр байдаг. Армансыг нэг ойлгодог ч хүн байдгүй. Гэтэл армансын маягтай дууг яаж хийх вэ гэсэн оролдлогууд гарч ирсэн. Шансон маягийн яаж хийх вэ гэж. Тийм учраас энэ бол яг зүгээр нэг энгийн дуу шиг биш, тийм армансын аялгатай нэг дахиад нэг сонин хөгжөөд байгаа юм шиг. Өөрөөр хэлбэл тэр доторх эгшгүүдийн хоорондох бүтцэн бол яг дуу шиг биш. Тэгсэн мөртлөө түүнийг яг дуу шиг болгож чадсанараа Сангидаржийн энэ бас авиас чадвар байна л да. Энэ бол тийм их ховорхон бусдаас их өөр ялгарамжтай ийм дуу байна л да. Банзагч бач бас ийм дуу ерөөсөө дуулдаг хүн. Жишээлбэл Сангидаржийн Түмэн дээр өгөх гэдэг дууг Сэдвийн шүлэг Түмэн дээр өгөх гэдэг дууг банзагч бол өстой гайхамшигтай дуулсан байгаа. Тэгээд энэ дууг нь барьж аваад дуулцна гэдэг. Банзагч бол энийг их бодож сайн дуулсан юм байна. Би тэгж ойлголоо. Сэтгэл гэхээс илүүтэй бодож дуулсан юм байна. Наранхүү нь бол харин сэтгэлээрээ дуулчихсан. Сэтгэлээрээ дуулсан учраас тэр нарийн ширээ үгнүүдийн цахилга тэр агуулгын тэр дээр бол тийм тэгтээ одоо сүүлийн үеийн залуучууд сайхан дуулдаг болж байгаа юм байна. Уян дээрээс мордуутан улаан тоос хадаадаг. Тэлмэн жороогоо унлаачиг тэлгүүлж хайлгуулж гайхуулдаг. Үцхийн ихийг үтсэн үеийн уртыг туулсан дөрвөн мөнхөд хүлээцтэй төдгөн авда хайртай би төдгөн авда хайртай би ургах наран мандуутан уулга алдан ачаадгүй тэргэл сарангигүүтэй тэнгэ хүсгөө уулгадгүй
надад байдагвэ халтай гэмтэй хийчихвэл хацайлж худлаа хилдэгвэ ариун шудраг явахыг амин сүнсэн бодгосон сүүшиг санаа таавын хаан сүлдэн химрийг өргөнөө би сүлдэн химрийг өргөнөө би ариун шудраг явахыг амин сүнсэн бодгосон сүүшиг санаа таавын хаан сүлдэн химрийг өргөнөө би сүлдэн химрийг өргөнөө би Тунгалаг. За энэ үл дэндийн бүрвдэрч та. За манай танай нутгийн одоо дэндийн бүрвдэрж байгаа гэхээр зөвхөн одоо танай өвөр хангаа биш одоо энэ агуу их Монголын агуу их том яруу найрагч юм аа. Тэгээд нөгөө Монголын хамгийн цэцэн бэлэгтэй яруу найрагч гэж одоо үеийнх нь үнэхээр бас хүлээн зөвшөөрсөн. Бас манай яг явуу хулангуй шиг манай бүрвдэрж байгаа шиг одоо ийм яруу найрагчид бол энэ цаг үед бас их ховорхон. Яагаад гэж байгаа юм гэхээр одоо нэг байгууллагын нь за яг манай сэдвтээ салбарын тухай дуу хийгээд өг гэхтэл ийм бас нэг агуу дуу ингээд бишдэг. Түүнээс биш манай бүрүүд орж байгаа бол яг хил хязгаараарч яваагүй өөрөө яг энэ амьдралыг тулаагүй хэрнээ тэр хатан дөрөөний чимээ чагнаж харгуун бараг хармаар байдаг гэд. Тэгээд тэр төгсгөлдөө юу гэдгүү гэж удаан хүлээсэн нууран амрааж усны чандаас шувууд ирнэ. Учрал хүлээсэн намайгаан жаргаж удахгүй бас чи юм надтай ирнэ гэж байгаа. Тэр нуурандаа тэр усны шувууд ирэхэд нуур яаж амардгүү тэрүүн шиг одоо хайртай хүн нь тэр хүлээсэн хүндээ ирэхэд тэгж их амрах сэтгэлийг тэрүүгээр бүр ингээд өрнөл хийгээ төгсгсөн агуу хөхтэй. Тэгэхээр ийм юм дээр бол одоо яаж одоо бас муу ая гарах вэ? Өөрөө бол бүрвдэрж байгааг энэ дууны яруу найраг нь үнэхээр гайхамшигтай гэдээ яриад байна л да. Би бол тэрнтэй одоо санал нийлж байна. Тэгэхдээ мэрэгсэн дууны яруу найрагч бол биш. Том яруу найрагч. Тэгтээ дуундаа бол бадраг ашигч гэдэг юм уу, давгд орж шиг чи дагнсан биш. Гайхамшигтай бичдэг нь бол шаардлага байд юм уу? Яах? Дууны яруу найрагч болж одоо дууны яруу найргийнхаа салбарт одоо жин дарах юм уу? Магадгүй зүгээр том яруу найрагч байгаа тэр дотроос нь дуу авч үчхийн хооронд ялгаа байна уу? Бага. Хамаагүй энтэй байна л да. Бүрвдэрж байгаа бол хамаагүй энтэй байна гэсэн үг л дээ. Дууч нь бас нэг тийм хөг тэр хайрцагнда их тийм ягаад альва утга бас нэг жаахан жижигэрдэг тал байдаг учраас том яруу найрагчид дуунд бас нэг зориулж бас бичээд дээдгүү тал биш үү? Мясрантай анхууд алтан намар гэдэг дуугаа хийнэ үстэй. Тэр чинь анхныхын шүлэг шүү. Анхныхын шүлэг. Бас мундаг байна те. Тэгээ мясрангаа нөгөө навчсыг алтан сэжинээс намрын хонгор салхиод тэр чинь анхны дуу. Тийм учраас бүрвдэрж байгаа бол дууны шүлгэнд бол мэрэгссэн гэхээс илүү гарсан. Энэ дуу бол
Дэндийн Бадарчин дуунууд дотор бол нэлээд дээгүр одоо давхдаг дуу л да. Тэгэхээр Бадарчин одоо гайхамшигтай дуунууд байна. Зөвхөн дуугаар төрийн шагнал авсан хүн шүү дээ Бадарчгүй. Тэгэхээр хаврын шөнийн бодол гэдэг дуу бол Монгол улсын төрийн шагналт дуу байхгүй юу? Тэгээ нөгөө Бадарчгүй цэргийн ансамблд ажилладаг байсан болохоор энэ дуучдынхаа тэр техникийг бол маш сайн мэддэг байж л дээ. Тунгалаг нь болвол тийм дуурийн завсраас гарч ирсэн юм шиг тийм вокалны гэж ярьдаг шүү дээ. Дуулах дууламж сайтай ийм дуучин л да. Тийм учраас энэ тунгалаг л одоо дуулахаас өөр арга байхгүй. Тунгалаг дуулснараа бол нийтийн дуунд өөрөө бас тийм дуулалт чанарыг энэ дуугаараа бол бий болгосон. Тийм ч учраас дуучид ч их дуулдаг, хүмүүс ч их сонсдог. Отхон чимиг бол их хөөрхөн дуулж байна. Тунгалагын дууламжт чанар буюу концертын дууны маягаар дуулж байгаа аргаас өөрөөр тэр нийтийн дуулж байгаа аргаар дуулж байгаа отхон чимгийн дуулж байгаагаар илүү хөрөх байхаа гэж бодож байна. Энэ бол их сайхан дуу байгаамаа. Хулаа хоёуланд дараагийн дууг эдгээр ямар дуу бэлдэж сонсъё хоёлаа. За. За хайдуугаа. За. Одоо гомсруу. Гомбочр.
За энэ ээжтэй гэдэг алдарт дуу дуулчихж байгаа маа. Тэгэхээр энэ дуу бол одоо бүтэн үеийн эхлэл сэлгээний уулзуурдаар зогсож байгаа маа энэ дуу өөрөө. Одоо хайдуугааг сонсоход бол ямар гачин дуулсан бэ гэж бодогдохоор. Гачин дуулахаас өөр ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл манай энэ хөгжмийн соёл хөгжим драмын театр байгуулагдаад хойшоо хідэн улс сургуульд явал одоо Пүрвдорж байгаа, Цэвэлсүрэнгуй, Загадсүрэнгуй, Хайдуугай эднэр сургуульд явал одоо дуурьтай л болох. Дуурьтай л болохгүй бол одоо балал засаг төрчтэй гэж шахдаг. Тийм учраас нөгөө уртын дуу муу гэж нь одоо тэгэл Норов Банзадугай Дорж давгаа хоёр ажил мэт хаяал бүх юмыг л одоо Европ чиглэл рүү явуулсан. Тэгээд концертын дуу гэдэг юм руу орж эхэлж байгаа нь энэ. Тэгэхээр тийм учраас нэг үеийн эхлэл гэж ярьж байна шүү дээ, тийм ээ? Тухайн үед ер нь дууны яруу найрагч гээд Бадраг Баашигч гэдэг юм уу, Даваг Дорж гэдэг юм уу ялгараад байсан хүн ерөөсөй байхгүй. Нөгөө талаар бол ер нь манай том яруу найрагчд ер нь дууны шүлэг зохиох ёстой гэж бодож байсан ч юм уу ч юм. Зүгээр хараа эндаа л бичижсэн дуу болж исэн байна. Хараа эндаа л бичижсэн болохоос. Тэр нь ч бараг зөв байсан юм шиг юм шүү. Ерөөсөө л одоо энэ орчин үеийн нийтийн дуу гэж ярина уу, зохиолын дуу гэж ярина уу, энэний чинь одоо эцэг нь болсон дуучин, эцэг нь болсон дуу байгаа юм шүү гэдгийг бодож уучлахын уучлаад, сонсохын сонсох хэрэгтэй. Гэхдээ бас л дахиад хайдуугаа бол дуугаа бол сайн нааж гаргаж ирж шүү дээ. Гэтэл гом бочор бол үнэхээр орчин цагийн одоо өндөр мэрэгжилтэй, өндөр одоо хоолойтой бярдаж байна шүү дээ. Ээжтэй гэдгийг бол бярдад дуулж байна. Хоёрдугаарт ерөн зүгээр би түрүү нэг одоо цэрэнчимт дуучин дээр ч гэсэн ярьлаа. Ер нь альва дуулж байгаа тэр дуучин өөрөө яг ямар хувь заяаг эдлээд туулаад өнгөрөөнө үү? Өөрөө яг тэр дуутайгаа их тийм зэрэгцэж амьдрдаг юм шиг надад санагддаг юм. Яагаад тэгэхээр одоо нэгдүгээр муурын дуу мэдээж дуулж болохгүй. Хоёрдугаар дууган хитээс чинээ сайхан дуулно, төдий чинээ бас нэг тийм юу гэдгиймтэй юмны ард гарч зовлон үзэж хатсуусан сэтгэл бол манай хайдуугаагаас их гардаг гэж би боддог байхгүй юу? Эрдэм номиг сурахаар энкри хүчин мордож байна энэрэлтэй чимэн тахудэ эрхэм сургая хайрлано Сайн
ерөөсөө л дуу гэдэг хүний сэтгэлтэй холбоотой юм бол тэр сэтгэлийг бүтээж байгаа ард түмэнтэй холбоотой юм бол ард түмэн бол өнөөдөр баяр баясгалтай үедээ жаргах цэнгэх зовх үедээ сайхан дуучнаа дандаа дууршдаг. Тэгэхээр бид нар өнөөдөр дандаа л иймэрхүү сайхан дуучдыг дуутай намж сонслоо тийм ээ. За ер нь урлаг, утга зохиол, яруу найраг гэдэг бол нөгөө л юу шүү дээ. Одоо голыг олж хэлсэн байдаг нөгөө инженеаш гэж нөгөө манай агуу Монгол. Хүний сэтгэлийг хөдөлгөхгүй бол хөндлөн биерийг хөшхийн хэрэг юу байна л гэж. Тэгэхээр тэр бол зураг дээр хэлсэн үг биш. Ерөөсөн бүх энэ уран бүтээл дээр хэлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийг хөдлөхгүй юм бол хоёр нот холбохын хэрэг юу байна? Хүний сэтгэлийг хөдлөхгүй юм бол хоёрыг холбохын хэрэг юу байна гэж байгаа байхгүй юу? Тийм учраас хүний сэтгэлийг хөдлөхгүй юм бол тэр хоёр нотыг дуулж явах хэрэг юу вэ? Тэр хоёр нотыг холбоно гэдэг бол ерөөсөн дуулж байгаа гэхээс илүүтэй өөрийнхөө сэтгэлийг өөрөөсөө татаж гаргаад хүний сэтгэл хүрээд тэгээд тэр хоёрын хооронд холбоо үүсгэхийн тулд дуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж та бүхний дунд бол холбоо үүссэн болов уу гэж бодож байна. Магадгүй одоо өнөөдрийн ихшгэлсэн шиг сайхан дуунуудыг ингээд газар дуулж явахад хүний сэтгэл тэнгэр, малын зоо тэнгэр тэгээд дотроосоо тэр дуу төрүүлээ, дуугаар халигд салгиж яваа юм чинь, яруу найргаар амьсгалж амьдарч яваа юм чинь энэ ард түмэн бол одоо үнэхээр тийм тэгш сайхан аль ч үйлрэлтэ дөрвөн үйлрэлтэ сайхан амьдрахын л тэр өрөөл оршиж байгаа л гэж би бодож байна. Бид нар жилд нь 2 удаа вакцин хэлээдэг. Та ихэнд хэлжсэн цагаан сар наадам 2 гэж. Тэгэхээр энэ вакцин дээр чинь бас нэг тусал нэмж энэ өнөөдрийн нэвтрүүлэг явж байгаа гэж бодож байна. Сайн дуучин, сайхан яруу найраг, сайхан хөгжим бол хүнийг төгс болгоход л хүрдэг юм байна. Та бүхэн сайхан баярлаарай. Тийм наадмын биш өдрүүдийг наадам шиг байлгах, яавал байлгадаг юм гэхээр хүн өөрөө л яг тэр сэтгэл дотроо гангараа гоёлоо үйлдэж явах хэрэгтэй дандаа. Тэр гангараа гоёл нь юу юм бэ гэхээр яруу найраг, дуу хуур тийм ээ, утга зохиол, юу гэдгийг уран зураг тийм. Энэ бүгдийн нэг хэсэг тэгээд энэ үйлсэд бүтээр өнөөдөр наадмын өдрийг одоо мартан одоо энэ үндэсний телевизэд хамтран ажилласан одоо та бүхэндээ баярлалаа. Ингээд эрхэм олон үзэгчид та бүхэн бас сайхан наадцгаарай, баярлалаа. За, хулан битгаар өөрсдийгөө юм уу биенийхэн бодож байгаа юмнуудыг ярьж байсан болохоос нэг юм хоёр талаас нь ярьж сууж байсан одоо энэ баг байхгүй юм байна тийм. Байхгүй бид нар хаяа нэг тарж. Хулантайгаа бол яриа нийллээ. Үнэхээр яриа нийлж байна. Баярлалаа. Ихэн шинж юм да одоо энэ агуу хүмүүс нийлдэг юм да. Яв. хайлгуулж гайхуулдвэ